За өнөөдөр бид Аражгир хотын халуун усан хашаанаас дээшээ яваад тодорхой 100 гаруй метрийн зайд бол байгаа энэ Махакашшапын бяцлал хийдэг байсан агуу дотор ирчээд байж байна. Махакашшап бол бурхан багшийн тэргүүн шавнырын нэг. Махакашшап бол бурхан багштай хамт багштай энэ Аражгирт Вэлован хийдэд бол ирж уулзч бурхан багштай учирсан. Тэгээ анхан гэрээс гараад одоо лам хуураг болоод одоо бурхан багшийн та уулзах гээд ирэхэд нь бол бурхан багш Махакашшап бол тосч уулзсан байдаг. Тосож уулзаад Махакашшапт ном сургаал одоо айлтахаар нэгэн модны доор ингээд суухад нь Махакашшап өөрийнхөө өмсч явсан шав хувцсныхаа нөмөргийг одоо цаашин шав хувцас байсан тэрнийг газар дээр дэвсэж одоо бурхан багшаас суулгасан. Бурхан багш тэрэн дээр залар суугаад тэгээд суухтаа Махакашшапын тэрсэн нөмрийг бол сайхан зөөлөн нөмрөг байна гэж хэлсэн. Тэгт нь бурхан багш Махакашшап бурхан багш одоо тэр Махакашшапын тэр сайхан зөөлөн нөмрөгийг таалж байна гэдгийг болгоогоод тэгээд тэр өөрийнхөө нөмрөгийг бол бурхан багшд өргөсөн. Тэгт нь бурхан багш одоо чи миний энэ одоо хаягдсан давуунуудын өөцүүдээр одоо юу ч хийсэн энэ сайхан одоо энэ миний нөмрөгийг авах уу гэхэд нь одоо Махакашшап баяртайгаар авсан. Энэ нь бол хүн төрөлхтний төвхөнд бурхан багшийн одоо нөмрөгийг одоо бурхан багшийн шав хувцсыг өмсч байсан лам ховрог хувцсыг бол хувцас одоо авсан одоо шавнэр дотроос шавнэр бол ганцхан Махакашшап байдаг. Энэ бурхан багш энэ Махакашшапт өөрийнхөө энэ шав хувцсыг өгч байгаа явдал бол ирээдүйд Махакашшап ялангуяа бурхан багш нэрөндөр үзэлсний хойно бол асар их чухал үүрэг гүйцэтгэх асар их буян өрөөлтэй хүн гэдгийг мэдсэн. Дээрээс нь Махакашшапын нэг гайхамшигтай тал бол бурхан багш бол 32 лагшин найрагтай одоо 80 одоо лагшин шинж тэмдэгтэй 80 найрагтай одоо ерөнхийдөө одоо буян цогцолсон төгсгөлсөн тийм хүний одоо 32 шинж тэмдэгтэй байсан бол Махакашшап бол тэр одоо агуу хүний сууд хүний дээд одоо Махапурушийн одоо 7 шинж тэмдэг өгөхий асар их буян параметртай юм хүн байсан. За тэгээд Махакашшап бол бурхан багшаас лам сургаал сонсож бурхан багшаас шав сахил хүртэж лам хуураг болоод тэр мөчөөс бол одоо голдуу ингэж одоо энэ агууд бяцлал хийж өнгөрөөдөг. Ихэнх цагаа бол агууд эсвэл модны доор бяцлал хийж өнгөрөөдөг. Өөрөөс нь нэг хааны урилга энэ зэн тийм өргөцсөн хоолнд очдог. Зөвхөн бадар хийж явж бадарчилж явж хоол хүртдэг. Гэх мэт тийм одоо 13 юм хатуу сахилыг сахидаг тийм одоо хүн байсан. Тэгээ энэ агууд ирээд одоо бурхан багш одоо Аражгирт байх үед бол хамт явдаг. Тэгээ Аражгирт байх үед бол голдуу одоо бурхан багшийг одоо дуудах үед нь бол хажууд нь байгаад бусд үед нь бол энэ агууд ирж бяцлал хийдэг байсан. Агууд бяцлал хийхдээ заримдаа 7 хоногор, заримдаа 14 хоногор одоо самади бяцлал суудаг байсан. Тэгээ самади бяцлал 14 хоног одоо нирваны амгаланд самадигийн амгаланд ингээд ороо суучхад бол сэтгэл санаа бол одоо дээд зэргээр маш сайхан амарч нирваны амгаланд одоо байдаг ч гэсэн 7 хоногийн дараа ч юм 14 хоног яг өөрөө тоглолсон хугацааны дараа аянда одоо тэр самадигаас өөдлөхт бол 7 хоног ч юм 14 хоног хоолунд идээгүй бие лагшин нь бол одоо асар их одоо өссөн байдаг. Тэгэхээр энэ дайны бяцлал хийсэн гэгэрл ариуцлын шатанд хүрсэн самадид хүрсэн хүмүүсийн олон хоногор бяцлал хийсний дараа тэр өсөж явах үед нь тэр хүнд өгсөн өглөг хоолны өглөг бол асар их буянтай өглөг байдаг. Тийм учраас Махакашшап бол эндээс 7 хоногийн 14 хоног самади бяцлал сууж бяцлал хийсэн дуусныхаа дараа бол одоо тэр хоолунд хүртэхээр Аражгир хотын одоо годамжаар ажрын явхдаа хамгийн ядуу хүмүүсийн өгсөн өглийг авдаг байсан. Ядуусыг тэтгэх ганц одоо зорилготой байдаг байсан. Зөвхөн тэдний өгсөн хоолундыг хүртэж тэр хүртснээрээ тэр буйнаар өөрөөр хэлбэл тэр самади бяцлалын өндөр шатанд тэр хүрсэн. Тэгээд олон хоног хоол идээг бяцлал хийсэн хүний тэр өлсөж байгаа үед нь хоол өгсөн хоолын буйнаар бол тоо хүн хэдэн галвын турш одоо өлсөж сангахгүй тийм агуу буян болохоос гадна Махакашшап зөвхөн тийм буйнаас гадна бас ном сургаал айлдаж нирваны гэгэрл ариуцлын замд хөдөлдөг сургаал номыг айлдаж тэр хүний зөвхөн ертөнцийн эд баялгаарт баян тансаг болохоос гадна ертөнцийн чанад дах баялагийг бол номын баялыг бас хүртээдэг ийм гайхамшигтай хүн байсан. Тэгээд Махакашшап ингээд 7 хоногор юм уу 14 хоногор самади бяцлал суухад тэнгэр хийгээд хүмүүс хаад ноёд одоо ингээл ард хүртэл одоо Махакашшап гарч ирэх үед нь тосож одоо хоол унд өгч буян хурааж авахыг
одоо түүхэнд одоо хүлээдэг байсан. Одоо тэг өхийг шамддаг байсан. Тэгвэл та бүхэн мэдж байгаа Маха Кашяп хамгийн ядуу хүнээс л одоо хоолунд авдаж ядуусыг тэтгэдэг байсан. Харин ийм тохиолдолд бас нэг судар дээр гардаг түүх бол яг одоо энэ Аражгир хотод болсон нэг түүх бол одоо Хурмус тэнгэр ядуу хүний дүрээр их нэртэйгээ хамт ядуу настай эмгэн өвгөн бол дүрт хоёулын ирж одоо Аражгир хотын годомжинд маш ядуу дүрээр одоо хоёул суугаад одоо Маха Кашяпыг одоо хуурч бол өгүүлэг өгсөн байдаг. Гэхдээ яг хуурсан ч гэсэн өгсөн өгүүлэг бол буян болох нь тодорхой. Маха Кашяпт өгүүлэг өгсөн Хурмус тэнгэр одоо хатан Сужатагийн хамт огторгууд Маха Кашяп өглөг өгч агуу Маха Кашяп өглөг өгч агуу биний хийж чадлаа гэж одоо өгүүлэн тэнгэрээр одоо нисэн баясан явж байхыг бурхан багш хараад миний шав одоо хуургуудыг тэнгэр хүртэл таалан одоо шүтэн биширдэг юм аа хэмээн уулгаалдан өгүүлж байсан гэдэг. Тэгэхээр Маха Кашяп гэж энэ агуу хүн ийм агуу энгийн даруй хүн бас ядуусыг тэгтгдэг ийм агуу хүн байснаас гадна бурхан багшийг нэрвэн дээр орсны дараа бол бурхан Маха Кашяп бол яг тэр Кушин хараад бол ирж таарсан. Ирээд одоо бурхан багштай мөргөж залбираад тэгээд тэр бурхан багшийг таад нирвандад орсныг сонсоод Маха Кашяпын хамт дагуулж байсан 500 ламнар дотор нэг настай лам байсан. Тэр бурхан багш таалуулсныг одоо сонсонгууд нирвандад орсныг сонсоод баярлан дэвцэж одоо хамаг хувцаа тайлан шидээд нөгөө Винайн одоо 227 сахилыг сахихд их хэцүү байсан учраас одоо уг нь тэр бол зөвхөн 90 бурхан багшийн дэргэд ч юм уу одоо шавнырын дэрдэрсэн лам хургуулсан зарим хүмүүс зарим хүмүүс бол ихэнх нь бол номын замаар явдаг байсан. Харин зарим нэг цөөхөн гэдэг хүмүүс бол зөвхөн нэг одоо энэ бурхны лам хург болчвол хоол унд сайхан олддог гэдэг тэрнийг бодож лам хургуулсан хүмүүс ч бас байдаг. Тийм хүмүүсийн буруу зоригтой хүмүүсийн хувьд бол тэр лам хуврагын сахил санааварыг сахина гэдэг бол их амаргүй хэцүү байдаг. Тэгээд тэр хүн бол баярлан төгсч одоо ингээд бурхан таалуулсан одоо бид нар дураараа болцгоё дуртайгаа хийцгээе. Энэ явдлыг Маха Кашяп хараад одоо ингээ бурхан багш дөнгөж таал болоод нирвандурд ороод ингээ байж явах үед ийм хүмүүс ингээ гараад эхлэх юм бол удахгүй бурханы заасан гайхамшигтай сайхан ариун гэгэрл арилт өгдөг бяцлал ийг нь бурханы айлцсан сайхан гайхамшигтай сургаал номыг нь судар номуудыг нь ийм хүмүүс бол дорхноо одоо сөнөөж устгаж өөртөө тааруулж дугаад өөрийнх нь одоо хүсэл тааруулж өөрчилж одоо олон зүйлийг ингэж хортой зүйл болно гэдгийг мэдээд одоо тэр үеийн гэгэрсэн архантуудыг цуглуулад энэ хэдүүлээ яаралтай одоо бид нар бүгдээрээ бурханаас уриас ном сургаалыг сонссон, бяцлагын заалгасан, тийм ээ? Бурханаас одоо ганжуурийн тэр бүх судруудын согт сонссон ийм хүмүүс байгаа. Удахгүй бид нар өнгөрөөд их юм бол хойч үед бол энэ цэврээрээ үлдэхгүй байх аюултай учраас яаралтай бүгдээрээ цуглаж бурханы айлцсан сургаал номыг ганжуурын судруудыг, палиативтакийн судруудыг бүгдийг одоо ингээ хайлж одоо хойч үед яг цэврээр нь үлдээе гээд одоо ингээд биднээс одоо эндээс дээшээ энэ уулын орой дээр байгаа Савтапаны хэмээх одоо агууд одоо бурхан багшаас хойш одоо 2 сарын дараа бол одоо 500 гэгэрсэн арханд бурхан багшийн дэргэд одоо Анандаас гадна Ананд Упали гэдэг одоо 2 мундаг Упали бол Винай ёсыг тогтоосон зайлсан сайн мэддэг хүн байсан. Судрын ёсыг бол Ананд бол тогтоодог байсан. Тэгээд судрын Винайн одоо ёсыг энд одоо агууд Ажат садар тэрвийн одоо Магад улсын хаан Ажат садрын одоо хамгаалтанд дор 2 сарын хугацаатай хайлж одоо энэ бурханы сургаал ном. Өөрөөр хэлбэл Ананд бурхан багшаас сонссон судрын бүх аймагуудын судруудыг эвам мэ соттон би ингэж сонссон юм гээл ингээл одоо бүгд судрыг бол яг бурхан багшийн айлтсан ч ингээ бүгдийг ингээд өгүүлэхэд тэр 499 гэгэрсэн архантууд бол бас мөн тэр судрыг бурхан багшинд сонссон гэрчүүд байсан учраас бүгдээр сааду гэж саадаг сайхан айлдлаа гэсэн. Энэ өөрөөр хэлбэл яг энэ судрыг айлтгатай бурхан багш яг ийм үг хэлсэн. Ананд зөвхөн Ананд биш Анандын тэр айлцныг 499 одоо эдиторууд 499 хүмүүс редакторлж баталж яг энэ судар шүү яг ийм үг утгатай ийм үгээр эхлээд ийм үгээр төгссөн энд ямар нэгэн хольж болохгүй яг энэ судар бол яг ийм байсан гэдэг. Тэгэхээр 80400 номын цогцсыг Винай судрын аймгийн тэгээд Абидамын бүгдийн бол энэ одоо эндээс одоо дээшээ арга 200 400-аад метрийн оройд байгаа тэр агууд бол хайлсан байгаа. Тэгэхээр тэр бүх үйл ажиллагааг одоо судрын аймгийг бол Ананд хайлсан, Винай аймгийг бол Пали гэдэг арханд бол яасан бол одоо энэ бүх үйл ажиллагааг
зохион байгуулж удирдахчээсэн одоо тэр үйл ажиллагаа зохион байгуулсан одоо судар Винэ аймагуудыг аль нь яг ингээд зөв шүү. Яг ингээд энэ бурхан багш айлцсан судар маань энд одоо юм нэмж болохгүй, хасч болохгүй ингээд хойч үйлдэх хэрэгтэй. Энэ бурхан багшийн заасан яг бяцлал нь энэ мөн шүү. Яг ингээд энэ маягаар нь яг энэ заасанчлан хойч үйл зааж үйлдэх ёстой гэдгийг одоо ингэж судар хийгээд онл практик хослуулна одоо хойч үйлдээсэн тэр гайхамшигтай үүргийг өөрөөр бурхан багшаас хойш бурханы одоо хувраг эрдэнүүдийг одоо арт түмнийг энэ бурхан сургаал намайг дагдаг хүмүүсийг удирдахч бол Махакашшап болж тэгээ Махакашшапын дараа бол Ананд одоо тэр уламжилж үлдээсэн байдаг. Тэгэхээр Махакашшап энэ энгийн одоо даруухан ийм агуу дотор суугаад одоо бяцлал хийгээд нирваны амгаланд орж тийм ээ ингэж байдаг бас энэ агуу хувраг маань одоо хүн төрлөختөнд бидэнд бол одоо ийм агуу өвийг хойч үлдээсний ачаар одоо Монголд ч гэсэн бид нар бурхны өөрийнх нь айлдсан одоо энэ Махакашшап тэргүүд Ананд тэргүүд энэ архантуудын яг одоо редакторлж цэврээр нь үлдээсэн пали хэлэн дээр яг бурхан багшийн өөрийнх нь хэлд ярьж исэн хэлэн дээр байгаа судрыг 140 ботоор нь Монголд аваачсан. Эхний 13 ботын орчуулчихсан байгаа. Тэгэхээр бид нар бол Махакашшапын хийгээд Ананд тэргүүтэй бурхан тэргүүтэй энэ агуу хүмүүсийн хойч үед үлдээсэн өвийг бас хойч үедээ Монголынхаа хойч үед бас үлдээх ажлыг хамт бяцлаглалын ч гэсэн цэврээр нь судар номын ч гэсэн цэврээр нь хойч үйлдэх ажлыг хийж байгаадаа баяртай байна. Өнөөдөр ингээд Махакашшапын заларч байсан бяцлал хийжсэн агууд хэдхэн хоромч гэсэн суухад бол сайхан байна. Нирваны энерги гэдэг бол мөнхийн энерги байдаг. Хэдийгээр энэ орчныг ингээд одоо сүүлийн үед бурхны сургаал намайг мэдэхгүй гэдэг хиндүү шишиндийн нөлөөгөөр ямар нэгэн байдлаар одоо доройтуулсан ч гэсэн юмыг нураасан ч гэсэн юмыг нураасан ч нирваны энергийг нураах боломжгүй. Ирээдүйд одоо манай монголчууд энд ирээд энэ агууд ирж сайхан бяцлал хийж энэ агууд энэ үйл явдлыг дурсаж бас ирж мөргөл хийж буян хурааж явах ёстой. Тэгэхээр нирваны агуу энерги нь бол одоо хүртэл хэвээр байна.